Аян дэрхгүйж мөнхийн гэрэлтэй наа. За Камертоны 18 насны клипч одооны Монголын үндэсний олон нийтийн телевизэн 600 студид зургийг авсан. Тэр үед яг Камертоны тэр клипний зургийг бол яг одооных шиг ийм технологи боломжтой байгаагүй. Тэгээд 600 студид бид нар зургийг авчаад эхлэл төгсгөлийн тэр нэг клипний тэр нэг микшерийн хэсгийг бол UBS телевизэн биткам монтажны аппаратын дээр очиж тэгж микшер эднэрийн рапид удаашруулалт эднэрийн очиж хийж ийсэн. Тэр үеийн телевизийн техник тоногдох хөрөмжл яг одооных шиг юм янз бүрийн програм хангамж технологи хөгжөөгүй зүгээр эвлүүлгийн янз бүрийн тийм эффект янз бүрийн хийцүү. Тухайд клип хийх чинь тэгэл нэг хайхтар зардал төсвөр мөсөвч гэж гардгуу тэгэл яг хөө зүгээр тэр залууч байсан юм уу ер нь нэг шинэ юм хийж гэдэг юм уу ер нь энэ тал руу хөгжим клип тал руугаа аявих сонирхолтой байсан болохоор тэгэл нэг юм шинэ хамтлаг гарсан байна. Ийм байна тийм байна гэж хоорондоо ярилцаал тэгэл очиж уулзаал тэгэл өөрсдөө тэгэл боломжоор камер тухайдаа олол тэгэл өөрсдийнхөө яг 100% өөрсдийнхөө хүчин чармайлтаараа л хийсэн ийм л клип байна. Дараа нь сүүлд нь бид нар нөгөө бааранд гэрээ хийгээд дуулдаг болоод тэгээд дуулдаг гэсэн чинь төгсөөх нэг өдөр тааралдаг гэхгүй. Энэ гарууд миний хувцсыг өмсцөө зурагтаар дуулцсан зогсож ядгийг. Дараа нөгөө зурагтаар гардгийн байгаа дээ тэр клип чинь. Миний хувцс юм чинь. Тэгэж анхаарал тэгээ хамгийн гол нь тэр дуу нь хүнд хүрээд ингэсэн болохоор төгсөөх ч гэсэн дараа нь энэ дөрөв миний хувцсыг өмсөж авсан шүү дээ. Тийм байгаа шүү дээ гэж найз нартаас ярьж яах. Бид нэрийг загнаг үл дээ. Яагаад тэр хувцас өнөр хамаагүй өмсөд байна гэх. Тэгжээсээ их. Намайг яг 10 төгсдөг жил яг 18 нас дууссан байхгүй. Тэр үед чинь би яг 18 мөрчс. Одоо яг Камертоны 18 насыг сонсоход л яг жинхэнэ миний 18 нас л санагддаг л да. Тэгээд 97 онд би 102.5-д ажилд орсон байхгүй. Тэгээд тэр үеэс л би Камертоныхныг мэдэх ах л та. Тэр үеийн одоо насан туршид тийм бүгдийнхэн шүтэн болж чадсан. Тэр тусмаа 18 насыг бүгдээрээ одоо тойроод биш дайраад гарсан учраас тэр одоо насын санагдуулсан тэр үеийн бодогдуулсан их гоё сайхан дуу байсан учраас энэ бол ерөөсөө бүр нийтийн одоо хит дуу болсон гэж би хэлмээр байна л да. Тэгээд бид нар ингээл шинэлэг юм хийх гэж яваалсан. Тэрийн тэгэл ерөнхийдөө нэг өдөр сэтгүүл дээр сонингийн нэг үн дээр одоо зураг аваа өдөржингөө бүүн болсон гоё прожект хий те. Маш гоё зураг авах хэрэгтэй. Хүмүүс одоо бүр хараад яа гэх тийм. Одоо гадны дээр Beatles одоо тэр Red Hot Chili Peppers энтрийнхээ одоо ингээ нүцгэн зураг авах болсон байна. За тэр үеийн одоо
хөвгттэй хошин гэх юм уу да одоос тэр үе бас хэцүү л үе л дээ. Тэр миний ярихад айгүй эвгүй хэцүү байдаг ярианы нэг сэдв юм. Нүцгэн зураг авах болдог. Тэр их алдартай зураг. Тэгээд яасан бэ гэхлээр тухайн үед би хаашаа явцсан гадагшаал явцсан байсан баг. Тэгсэн чинь хөрөөд ирсэн чинь нэг сонин дээр ингээд зангиад тэгээд нүцгэн тэгээ гаргацсан байсан. Гадаад энэ барууны сэтгэлийг харж байгаа нэг бол тухайн үед өөрөөхд дөнгөж попкорн, браво сэтгэл бид нар чинь ингээл дэлгэрж хэлж байсан. Тэгэл нэрэл болох юм байна да. Авах болчихгүй юу? Баахан зураг өөрсдийг амарлаг нэг л сайхан би хаад залуучуудыг ойлгочихжээ. Нөгөө 14 5 та хүүхдүүд ич тэнгэр тулсан магтаал бүр гошгоруулна гэдгийг дээд зэргээр нь үзүүлээд нөгөөдөл чи гошгороод тэгээд одоо яасан юм бтэ хүүхдүүд болохоор хөөрөөл бүр бөөн юм болж байгаа тэр зургийг даруулсан юм билээ. Ерөнхийдөө биднийг чих ятгсан бид ч тэрэнд нэг орсон. Тэгээ нэг өдөр бол тэгээд нэг нүцгэн зураг авах хэмжээнд очиж бүр бассейн дээр бид шүн очиж бүр тэр сонингийнханд очиж зураг авчихсан л да. Тэгээ хоёрдугаарт нь Red Hot Chili Peppers гэдэг чинь одоо жинхэнэ улаан рок хамтлаг шүү дээ. Тэ? Улаан рок хамтлагууд Bravo сэтгүүл дээр тэгээ гарцсан байсан байхгүй юу? Тэгээ тэр Red Hot Chili Peppers-ийг дөөрэж байгаа санаа. Тэгээ авах болцсон. Тэгээ авахгүй тэр чин сонин дээр гараад яаж байгаа юм бол доо энэ залгичнууд чинь гэж л бодсон доо. Үнэхээр яг тэр үед бол тэгэл янз бүрээ за тэр дөрөв өөрсдөө ч тэгж санал гаргаагүй л байх л да. Тэр ер нь тэр сонингийнхэн ч байт юм уу тэр зургийг авч байгаа хүн ч байт юм уу та нар ингэж тэгээч тухайн үед бол яаж толгойг нэрвүүлсэн гэж болно л да. Тэгэл явтаа юм буруу байх. Нэг юутай зангаатай ч үлээ те ганц зангаатай ч үлээ. Тэгээ харж байсан. Тэгээ энэ ч одоо яаж байгаа юм бол доо гэсэн шүл юм бодсон. Тэгээд нөгөө зураг авахсан чинь нөгөөдх нь яах их зураг сонин дээр гараад таа тэгэл гарсан чинь нөгөө сонин ядж байгаа дөргий дандаа нөгөө нэг хүүхэд залуучуудын дунд ингэж зараг ихэгдсэн зарагдаг тийм сонин байсан. Энэ харин сансныг утгад энэ сонин их олон хувиар борлогдсон шүү гэж хэлж ирсэн өөдөөс. Тухайн үеийн тэр яг камертоныг ингэжсэн одоо фэн л гэж ярий да. Тэднэр нь авсан гэж би боддог. Камертоны тэр ярьцлагатаа тэр супер нэртэй сонины дугаар бол зүгээр ингээл паркээр алга болж байсан шүү дээ. Тэгээ сүүлд энэ тэргүүр явж хахад Улаанбаатарч тэр орон нутагч тэр инээ тэр цайны газраас ахуулаад айлын хүүхд өрөөний хан ман тэр дотроо нэг постэр шиг юмтаа нөгөө нэг зангаа зүтсэн нүцгэн залуучуудын тэр мөрөө чи хайшлаад энэ тэр хадаж матцсан энэ тэр байдаг байсан шүү дээ. Тийм. Тэр би болтарч гэж амар байлаа. Тэгээ юу нэр гарсан зураг нь ч нэг гоё байгаагүй. Тэгсэн жил аахгүй. Бөөн шуган болоо сургуулаар. Энэ эдийг хараач гэж октод нь шоолол өгөөд нь шоож хөрлөж инээлтэй. Таад яад ингээ ахуулсан юу болсон яасан гэсэн ингээд тэгээд миний бодлоор зүгээр анзаархад тэр даваа жаргал илүү хэмнэлээ юм сонио өрмөц сэтгэлгээтэй нэг юм зурагч ах байдаг юм а тэр зурагч ахаар л манай дөрвийг бол нэлээд сайн одоо юу гэмдэ нэлээд сайн ухаалаг сурчлагаа хийгээд ингээд зориг оруулаад тэгээ зургийг авсан юм шиг байгаа. Багш нар нь муухай хараад тэгсэн манай болтоог юм баг. Болтоог ана хоёр мэрэгчтэй багш эд. Та нар одоо явахгүй. Одоо та нарыг хинч сонсохгүй, хинч үзэхгүй. Та нар одоо дөрүүлээ хаашин бодибилдинг юм уу тэр чинь. Тэгэд зураг авахулдаг хүмүүс чинь айгүй гоё биетэй, тийм ээ булчин ширмсэн, чангалсан тийм хүмүүс авахулдаг болгош та дөрөв шиг авахулдаггүй. Нэр фотод байсан чинь бишээ биш тэрээс айхдаг картны орооны хөвгтөч ямар өлегтэй би хатаа байх юм бэ. Тэгээ багш нартай загнуулаад тэр чинь хөгжимчтэй сурчлаасан шүү дээ. Манай баяр сайхан багш биднийг гаддаар хүртэл загнасан. Тэгээ одоо манай мэрэгжлийн багш нэлээд яажсэн. Одоо ингээд та нар ингээд өнгөрөө одоо өстө будаа гэдэг. Эсвэл амар унахсан л та. Одоо ингээд өнгөрөө та нар заяа одоо энэ арайч тэр та нар энэ тэгэл. Тэгээд сэтгэлээр унаад сургуулаасаа хөөгдөх юм болоод тэг хамтлаг гэж нэрээ дими зангаа мэнгээ зү зураг авахлаа гэд. Тэгэл дөрүүлээ санаагаар унаал бэлтгэлийн хөөрөнд орж ирэл. Юу ч ярихгүй. Тэгээ тэр үеийг чинь болдоогоо хамтлагийн ахлагчаар сонгогдсон байсан. Тэгэл
ахлагч маань л одоо шийдвэр гаргана шүү дээ. Дөрвөлингээс утсан ч болдоо. За яах вэ? Бид нэг алдаал бицээ. Тийм ээ. Одоо цөмөрөө өнөөдрөөс ахуулаад шинээр эхлэе. Шинэ камертаа өнөөдрөөс эхлэе. Тэгээд тэрнээс хойш шинэ камертаа эхэлж одоо бид дөрвийн сэтгэлд сэргсэн тэр үгийг сонсоод дахиад юм болгоныг эхнээс нь эхлэе. Гэтэ зөвөр эхлэе. Гэтэ одоо бодоод байхад бас аюу гоё дурсамж. Бид нар бас зургандаа ичдэг ч гэсэн бас хайртай байдаг. Яа тэгэхээр маш зоригтой алхам төрөд хийдэг гэсэн. Хийжсэн. Тэгээд тэр тийм хинч хийж байгаагүй. Тэгээд бид нар өөрсдөө бүр зориглоод тэгээд хийжсэн. Тэгээд тэр сонинжул угаасаа тэр амар их зарагдсан байх. Тэгээд энэ гадуур маш их том сенсац гарсан. Нилээх болсон тэрний дараа бол. Ондоо бид нар шууд намар нь 12 сард Pentatonix-ийн шилдэг дебют гийн шагнал авч ирсэн. 95 онд анх Камертон дебют хамтлаг гэдэг номинац төрүүлж анхны дебют хамтлаг болсон. За энэ дебют хамтлагаар Камертон зураг салуулсан байна. Камертоны нэг байж байна. Тэгээд тухайн бидний хамгийн том шагнал тэр. Ер нь бол яг Pentatonix наадам бол үнэхээр маш гоёж болдог, хүссэн хүлээдэг. Тэгээд өрсөлдөөн ч өндөртэй. Тэгээд их мундаг наадам болж ирсэн л та. Тэгээд яг тэрнээсээ дебютийн шагнал аваад Чингис зочдууд дээр хүлээ авалт хийгээл Батүл ах бид нарт ирж баяр хүргээл. Тэгэл энэ дөнөөс маш сайн байна гэж ярьжсэн. Манай хамтлаг дэвсэн би түүнийг баяртай байна. Бидний бодог байсан. Бид маш их баярлж байгаа гэдгээл та бүхэн хэлж чадсан. За баярлалаа. Камертон. Яг ингээ хамтлаг гэж одоо ингээ байгуулад хамтлагаа эхлэе явахад бидний дуунууд болон тусалж исэн хүмүүс байна. Маш их тусалдаг байсан. Тэр хүмүүсийн дэмжлэгч байна. Мөн бас бид өөрсдөө маш их бэлддэг байсан л та. Бэлтгэл маш хийдэг байсан. Тэгээд маш хурдтайгаар цаг хугацаанд өсөж явж исэн учраас хичээл сургууль манаас жоохон салгардаж эхэлсэн. Ягаад тэгэхээр бид нар ч өөрсдөө 1 2 3 дугаар курсч байлоо да. Тийм байсан учраас нөгөө сургуулийн хичээлийн ачаал бас маш их байсан. Тэгээ нөгөө хоёр минь хоорондоо мөргөлдөг юм байгаа зү тий. Тэгэл тийшээж нэг тоглолтод орно. Тэгэл ийм дуунуудаа бэлтгэх хэрэгтэй нэ тэргээл. Программа в старших курсах была уже сложнее. Хотелось, чтобы они играли еще значительно лучше. Тем более они могли так играть. Но поскольку они были увлечены рок-музыкой, естественно, времени не хватало. И, конечно, приходилось и ругать иногда. Тэгээ сүүлдээ хэдүүлээ яс. За ер нь хэдүүлээ чөлөө авъя. Тэгээ багш нар хөтлөж байгаа юм чинь. Тэгээ та нар одоо ягаад тэгэхээр ер нь бол бид дөрвөлээ нэг тийм сурлагандаа муу хүмүүс байгаагүй л те. Тэр зүүн манай болдоо бол бүр амар сайн байсан. Тэгээд багш нар зөвлөсөн өөрсдөө. Бид нар ч өөрсдөө хүсэл тавьсан. Бид нар өөр нэг жилийн чөлөө авъя. Тэгээ энэ хугацаанд бид нар одоо хавар тоглолт эдэр хийх гэж байгаа нэ тэргээд гоогаад тэгээд яг багш нар маань зөвшөөрөөд за тэгвэл эх жилээс тэгвэл та сурах нь байна да гэд. Тэгээл чөлөө авч илээ. Дуугараа ингээ яваад шинэ стил гаргаад ингээд бас манай Монголын эстрадын урлагт бас нэг шинэ урсгал гаргаад те ингээд явж байгаад би бас их бахархдаг харин энэ хоёр шавар. Яагаад вэ гэхээр
хийлээр бас ингээд цаашаа явна гэдэг чинь бас хэцүүлтэй бас. Гэхдээ үнэхээр дуугаараа ингээд явлаа гэхэд бас эднэр үнэхээр ийм өндөр амжилтанд хүрээд эдний уухгүй хөдөлмөр тэр үеийн тэгэл сүүлийн үеийн том эстрадын тэр дуучдыг чинь их судлаа шүү дээ эднэр чинь. Дуурайгаа дуулаад тэдний чинь хараад тэр янз бүрийн хоолойгийн дуурайгаад өгвөл тэрнтэй ойролцоогоор зохиол бичээл ингээд хөдөлмөрлөөд ингээд бөөнөрөө хамтдаа ингээд дуулаа явж байгаад нь би бас их баярлалтай л дээ. Тэр үед 96 онд ч бас одоо яг тоглолт хийх болчихжээ гэдэг. Тэгээ тоглолтоо хийсэн. Тэр үеийн санхүү гэх юм бол яг 300 мянган төгрөгөөр бүтсэн юу юм баг. Тоглолт юм баг. Тэрэн дээр бол жинхэнэ маа 50 нах бүгднийг хийсэн л дээ. Бид дөрөв бол жинхэнэ одоо яг дуучин дуугаал битчихсэн. 18 нас тоглолтыг яад уг нь намар хийе гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь хавар сургууль 10 жил төгсдөг 18 настай төгсдөг байсан. Тэгээд яг 18 нас тэгээд хавар яг за тэгвэл тавихад 5 сарын 23, 24, 25 хийгээд энэ үеэр яг хонхны баяр олон оюутнууд 10 жил ингээд байхгүй мэдээ хүн юм бүцдэггүй. Би тухайн үедээ яг тийм байсан юм уу? Ер нь бол хавар ер нь нэг тоглолт нэг хийх үздэггүй. Тэгэл намар нэг 8 сар 9 сараас ахуулаад 10 сараас ахуулаад нэг 2 сар хүртэл үздэг. Камертоны үед бол би яг тэр 18 нас тоглолтыг тавихаас бас жоохон айжсэн. Тэгээд 94 намайг бас ирэлж өгсөн байхгүй. Яад тавих хийгээл үзье. Ингээ тэгээл хийсэн. Тэгээд өнөөдөр сонины байран дээр очиж зураг авахуулаад тэгээд өнөөдөр сонныхын билетийг хийлгүү дээ. Тэгээд тэр хэвлийнх нь газар нь билетийг хийгээл тэгэл соёлын төвөргөн дээр тоглоно гээл. Анонсын тэр үед ч одоо шим хулдаас нэр хэвлдэг болсон юм. Тэр үш яг ингэ зурдаг байсан шүү дээ. Бүр яг ингэ дээр ингээд одоо дуурийн зураач нартай ингээд ярьж агаад тэгээд бид нар ингээд нэг юм фото зургоо тэгээд бүр ингэ том анонс нэг бүр ингэ гоё гараар уул нь тэр одоо хүртэл ингэ байвал надад их гоё санагдтыг. Яагаад гэвэл жинхэнэ гоё натур. Тэгээд ингээд гоё зураад бичээд хэдэн сарын тэдэнд ингээд бичээ. Тэгээд дараагийн өдөр дахиж тоглохоор бол нөгөөдхөө цагаанаар ингэж будаж байгаа. Дээрээс нь дахиад тэр өдрөө ингэж бичдэг. Заримдаа ингээд хамрын жоохон дали зурчдаг. Буцаж буулаа. Миний хамар муухай байна гэл. Заримдаа ингээд үг мүгийн буруу бичиж нөгөөдөө буцаж буулгаж байгаа л ингээд аюу тийм хөдөлмөр шингэсэн юм болгон тийм байдаг гэсэн. Тоглолтыг эхлээл яг ингээд хийх гээл явж байгаа хоорондоо бид нар ингээд манай одоо Бах тойргийн багын найзууд эднэргээл ерөөсөө л бидний найзууд бүгд ингээл тэр үйл ажиллагаанд оролцож байгаа. Балкат наахаас ихсүүлээл тий. Автобусны буудлын эцсүүд дээр очиод тэр нэг балката автобусанд наагаад тэгээд микро гэж баг байхгүйсэн чинь. Тэгээд шуцаад оройдоо бид нар бэлтгэлээ хэд дуусны дараа өөрсдөө хүртэл наагаад. Миний маршрут бол туулжин пан тэгээд ингэж яваад шуцсан эднэр дээр өөрөө наах байсан байхгүй. Би тэгээд яг кастинг нь хажууд би нааж исэн чинь би ингээд тэр чи 4 сард оройдоо нэг тийм юу биш байгаа байхгүй. 4 сарын ихээр тэгээд халуун биш. Тэгэхээр ард нэг 4-5 охин ирээд хөө эдгээр тоглох гэж юм хизээ тоглох гэж юм болох гэж асууж би өөрөө нааж исэн юм чинь. Скотч нэг байхгүй жанхууж нааж исэн юм чинь. Тэгэхээр нуугдчихлаа. Өөрөө наа би ямар тэгээд эргээ харахлаа нүүлж таних юм чи. Тэгээд лөө ямар гоё юм би тоглох гэж байгаа юм уу гэл хизээ хилэд нь ямар үнэтэй ингээд тэгэхээр дугаал тэдээ идэл гээл тэгээд наагаалсан. Тэгэл эхлээл тоглолоо, хоёрын тоглоно гэл. Тэгэл рекламад цацаад бөө юм болж байгаа л пад гэл тоглолоо. 18 нас бол ерөнхийдөө тоглолтын хувьд бол ерөнхийдөө одоо бодоход бужигнаал өнгөрсөн тийм тоглолт болсон. Цохон байгуулалт одоо тэр үед одоогийнхыг бодох юм бол тийм амар нөхцөл болцоо би болоогүй ганцхан соёлын төв өргөө гэж ганцхан л өргөө байлаа. Тэнд яаж тоглох вэ? Хөгжим яах вэ? Ямар дууд яаж дуулах вэ? Ерөнхийдөө л нэг сэтгэлийн хөрөл гэдэг шиг л нэг юм хитэн дуу хийцэн тэрэндээ бужигнаал тэгэл ингээл тоглоол. Тэгсэн чинь
тэр тоглолт нь маш амжилттай болоод тэгээд тоглолт нь болох чинь гээл болж байна гээл болчлоо гэдэг тэр юунуудын хаана явж исэн бол хойдол явж исэн. Тэгээд эргээд Улаанбаатарт ороод ирсэн чинь зүгээр л баг худалч хүн тэгж мэндэлсэн юм биш үү? Сайн уу камертаа утсан уу гэж? 18 нас тоглолт бол үнэхээр гоё болсон, шуцаад болж исэн. Соёлын төвөргөд. Тэгээд тэр үедээ бас анх ирж исэн 4 туранхай бандын хажууд бол арай жоохон бас өнгө суудсан, жоохон мирацсан тэгээд 4 банд тайзан дээр гарч ирж анх дуулж ирснийг би сандгийн. Тэр үеийн залуучууд одоо хамгийн гоё хувцалтай залуучууд топ шопоос л хувц авдаг гэсэн. Тэр үеийн химнэлийг мэдэрч яг тэр хувцаар орж ирдэг байсан байна. Тэгээ хоккейний цамц, гоё пүүз, тэгээ гоё юм цайралттай гоё джинс. Магадгүй тэр одоо Конс гэдэг нэртэй джинс байсан баха. Тим джинс, хоккейний цамц, тийм цагаан цамц гэдэг тэр үеийн л гоё хувцыг камертон анх одоо өмсөж сурталчилж тий. Тэгээ бид нэр тэндраас нь тэр цамцыг авал гоё харагдсан байна гэж тэгжил яг өссөн болохоор миний яг сайн санаж байгаа тоглолт гэх юм бол камертаны 18 нас тийм дуулиантай ялангуяа яг тэр насныхаа бүлэгт насны бүлэг дотроо одоо октод эмэгтэй сонсогч нарынхаа дунд гэдэг юм уу та дэлбэрэлт тесрэлт авчирсан тийм тоглолт болсон. Энергитэй, хүчтэй, эрчтэй үнэхээр одоо залуу хүнд байж болох тэр бүхэл энерги гаргасан тийм сайхан тоглолт болж ирсэн. Нөгөө л нэг камертон гэсэн нэг хүүхдүүдийг бүр өөрсдөө бүр бид нар ийм амжилт үзүүллээ гэж юу гэж бодтол нь тийм хэмжээний тоглолт болсон. Энэ тоглолтын дээр бол Тайванбат бол маш их гүйсэн. Энэ Тайванбат гэдэг хүн бол хөгжмийн продюсераас гадна тийм ээ маш авьяаслаг зохион байгуулагч. Тэгээд тоглолт эхэлсэн. Эхлээл ингээд гоё уянгийн дуунуудаа явж байгаа л тэгэл 2-3 хаан хурдан дуул ирсэн. Тэгэл тэр дуунуудаа дуулаад гэсэн жил ерөөсөө пирх гээл тайзан босоод ирсэн бүх хүмүүс. Октод уйлал. Тайзан дээр гарч яад дуулангоч уйлал, орилол ерөөс. Би өөрөө тоглолт үзэж байгаа, урд нь үзэж байгаад нэг тийм үзэж байгаагүй. Тэгэнгүүтээ бид дөрөв хараад нэг ихэр чинь угаал домчт юм байгаа сте. Тэгэл 4 стар. Тэг чи өөртөө хөөрөөд бас тэрэндээ тим өөртөө үзээчгүй, жирítл нь хөөрөөд бид нар өөрсдөө хөөрөөд зохион байгуулалтын усууд нь хөөрөөд ямар санд манай хэдэн тойргийн хэд найзууд би хувцас суух Google орчиж бүр ингээд тайзны хажиж гэсэн мань гарчихгүй гэдэг гараа гэдэг чинь нөгөө хэд чинь нөгөө тоглолтын дээр тусалж ирсэн ус бигээ харч үгүй ардс нөгөө тайзны гарчих бүгдээрээ бүжиглж байгаа. Одоо ч гэсэн фэнүүд маань анхны тоглолтыг эзэж мартаагүй байд юм байлээ. Одоо хүртэл үзсэн хүмүүс ингээд ярьдаг анхны тоглолт үнэхээр гоё. Би яг тэр үед тийм байсан штэ. Тэр үед урдч ингээд зогсож байсан хүн штэ гэж ярьдаг. Тэгэл тоглолтоо хийгээл гараал ирсэн чинь бөө соёлын төвөргөний арталт ингээл пик хүмүүс цуглалцсан. Явуулахгүй бид ингээл бүр бүччихсэн. Тэгэл зураг мураг аваад гар үсэг авахуулаа, зураг авахуулаа гэл шавчдаг шүү дээ. Гэл ойролдол дайрал. Өстө охтууч ирсэн ингээл бүр өстө шавал гар үсэг авъя гэж зулгаагаад байл. Дөрүлээ чи нөгөө машин байхгүй. Тэгэхээр нэг найзыг өгөл чи нэг машин олоод ирсэн чил нөгөө ах чинь гүүгээл фургон олж ирчих. Нөгөө фургонстай арай гэж нэг юм галтуурны фургон олж ирэл. Нөгөөтэн зогсоол. Өөстө хувц сонор мөн чимдаантай хувц сонор мөн барайл гүүгээл дагаал нөгөө фургон руугаа зарим нь үсэрж орж моорол. Тэнд бас цуу явжсэн 50 дахь 80 дахь чи зурж хэлдэл авчиж байгаа шүү дээ. Тэгээ ороод тэр фургоны ч бас нураах гэж байна. Сэдэн үсч. Тэр тэгэл фургонтой гараа илвсэн. Машин хөрсөлдсөн. Тэр машин руу орсон. Тэр машины ч ингэж хөдлөгөө жолооч нь уурлаа юу хийж вэ би. Тэгээ бүр ингэ машиныг явуулахгүй урд нь ингэ зогсоод амар юм болчихсон. Яг л одоо нөгөө дээр үеийн нөгөө Beatles нөгөө гадаадын хамтлагуудын бичлэг дээр гардаг шил тийм юм болж байгаа. Тэгээд 7 цагт эхэлж байгаа. 7 цагт эхлээл нэг цаг 10 минут орчимд болсон баг та. Зөвхөн дуутай. Пижигнэл дууслаа 8 өнгөрч байгаа байхгүй юу? Тэгээд 4 сарын 19-нд ч харанхуй улаг байгаа байхгүй юу? Гэртээ харьцсан. Тэгээд сая цагийн өмнө тэр шуцаад нөө 1000 хүнтэй алж исэн хүн чинь гэртээ харьцчих хинч байхгүй. Ганцаараа тэгэл байж байгаа. Юу ч хийх вэ? Тэгээд за энэс хойш хэдүүлээ тоглолт дуусхлаар дандаа хамт байжээ. Муухай юм байна. Ямар ч тийм юу байхгүй. Тийм хөөрсөн сэтгэлийг ингээд бид нар тэгсэн шүүгээ дараад ингээд ярьж хөөрж ингээд суугаал. Тэгэл ингэх стил юм байна л да уг нь. Тэгэж хэсэг хугацаанд ч гэсэн тэр нөгөө нэг
тэр гоё авсан энерги ингэж хамтдаа ингэж байж хөхрөлдөж ингэж ярьж хөрч суух гэсэн. Шууд гэртээ гав ганцаар ингэ болчихлоо. Нэг сонин тийм ойлголт юу болчихж байгаа юм л та. Тэгээ бид нар ямар тийм тайзан дээр тэгж дөргөө байжсэн юм. Бие барих тийм юу туршлага суугаагүй байсан хүүхдүүд юм чинь. Тэгэл тоглолчил за ер нь дахиад тоглохгүй л болохгүй юм байна. Хүмүүсээс ч маш их хүсэл иржсэн дахиж тоглоулаач гэх. Тэгэл нэг удаагүй бараг 7 өглөө бараг 10 хоногийн дараа дахиад тоглохгүй 11-с тоглолтод дахин үзэгч төсөл төр. Тэгэл тоглол за одоо хэдүүлээ өстэй маш бэлтгэлтэй тараал машин шин бэлтгэх хэрэгтэй гэл. За гараад ирэхлээр одоо бид ингэ явуулахгүй ална хэвээр амирын болно гэл. Тэгэл байж байгаа л Апугийн Бацаах ахыг бол тэгч Бацаах нэг тухайн үед яг бух бенз. Одоо Апу компани захирал Бацаахан ах тухайн үед их гоё бензтэй байсан. Тэгэл машиныг гойгаал та бидрийг таангууд аваач гэлсэн чи тгийгээл Бацаахан бидрийг дэмждэг байсан л. Тэр үед ч бухын ард дүүлээ яг ингэ гоё таардаг байлаа шүү дээ. Жижигэж хөөхтөд. Чигцэлтэхгүй ингэ яг гоё таардаг гэсэн. Тэгэл гараал за бараг л нүрээд халахлан холдвол үсрээл гас хинч байхгүй. Гараал ирсэн чинь нөгөө бухан бензиндээ суух гэж байгаа шүү дээ. Манд дэр чинь бас хүмүүс бас ингэж байгаа болов. Давтан тоглолтын дуусаал гараад ирсэн чи хинч байдгүй. Тэгэл тэгсэн ч уцаах нөгөө нэг октод чи яаж вэ таныг явуулахгүй байдаг гэдэг хүмүүс ч байхгүй лээ шүү дээ. За одоо яах вэ тэгэл машин байгаа юм чи тэгээ суучих байгаа. Өвн ингэдгүй тэгэл гадаан зөндөл байждаг биз дээ. Яасан гэж Бацаагаа шоолол хөхрөөлсөн. Тэгэл 18-наас бол ерөөсөө анхдагч. Тэгээ тийм маш гоё л тийм тоглолт болсон юм да. Тэрийг бол нэг ч гэсэн хүн байсан бол гоё л доо. Тийм нэг басны хөвгтэй явуулж ирсэн.